18 дахь хичээл хүртэл хэдүүлээ 210 ханз үзсэн байгаа. Тэгэд өнөөдөр үзэх 17 ханзаа нийлүүлээд 227 ханзыг хэдүүлээ ямар ч байсан өөрийн болгож авсан байна. Тэгээд 227 ханз гэдэг бол маш их тоо. Тэгээд ерөнхийдөө заах нь анхан шатнд хэрэглэгддэг ханзуудыг яг нь өөрийн болгоод авчнаа гэсэн үг. Тэгээд хичээлээ үргэлж үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ дөрвийн ханзын хичээлийг дуусгаад үргэлжлүүлээд бас энэ 3 хичээл оруулна. Мөн энэ дөрвийн хичээлүүдийг үг хэллэгээ цаашаа оруулаад явах хичээлүүд маш их байгаа. Тийм болохоор сувгтай маань та бүхэн бас хамттай байгаарай. Өнөөдрийнхээ ханзны хичээлийг хамтдаа эхлүүлье. Хамгийн эхлээд бүү гэсэн ханз байна. За бүү гэдэг нь юу гэсэн утгатай вэ гэхээр тийм хилтэс гэсэн утгатай. Хятлан бүтгэлийн хилтэс ч гэдэг юм уу те. Айлсуулаад сургалтын алавч гэдэг юм уу те. Хилтэс алав өнтер гэсэн яг нь утгатай. 10 зурлагтай байна тийм ээ. За бүгдээрээ эхнээс нь бичээд үзье шүү. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 за иймэрхүү болох нь байна. За сайн байна. За ингээд бичсэн байх юм бол эхнийх нь ханзыг хэдүүлээ үтсэн байгаа. Ингээд бичсэн байх юм бол зэн бүү гэж унш байна. За зэн бүү гэхээр утга нь арай өөр болно. Бүгд нийлээд гэсэн утгатай болно шүү. За бүгд нийлээд. За хэлээд үзье. Зэмбүү. Зэмбүү. За жишээ өгүүлбэр уншаад үзье. Зэмбүү. За энэ ханзыг хэдүүлээ бас мэднэ. Йомимашта. За сайн байна. Зэмбүү йомимашта. Бүгдийг нь яг нь уншаад дуусгасан гэсэн утгатай. За зэмбүү йомимашта. Бүгдийг нь уншаад дуусгасан гэсэн утгатай. За жишээ өгүүлбэр дагаад нэг хэлээд үзье. Зэмбүү йомимашта. За сайн байна. За жишээлх юм бол ямар үед хэрэглэгдэх вэ гэхээр гакуму бүү ч гэдэг юм уу те. Ямар нэгэн хилтэс компани яах нь захиргааны нэг хэсгийг яах нь бүү гэсэн ханзаар бас илэрхийлж болно. За дараагийн ханз я гэсэн дуудлагатай ханз байна. Дээвэр гэсэн утгатай. Я гэдэг нь дээвэр. Тэгээд өөр ханзтай нийлэхээр буюу он дуудлага нь оку гэсэн дуудлагатай байна. За дуудлага хэлээд үзье. Я. Оку. За сайн байна. Нийт 9 зурлагтай ханз байна. За хамтдаа бүгдээрээ бичээд үзье. За 1 2 3 4 5 6 7 8 9 иймэрхүү болох нь. За нийлэмж ханзаа уншаад үзье. Окужо гэх юм бол дээвэр гэсэн бас яг нь утгатай болох нэ. За дагаад хэлээд үзье. Окужо. За сайн байна. Окужо. Сайн байна. За жишээ өгүүлбэр уншаад үзье. За хилтэс гэсэн ханзтай нийлэхээрээ энэ хоёр ханз юу гэж унших вэ гэхээр хэя гэсэн ханз болох нь. Хэя. За өрмөц дуудлага дуудаж чинь тийм ээ. Хэя. За хэя гэдэг маань өрмөц дуудлагатай шүү. За хэяо суужи шимашта. Өрөө гэсэн утгатай болох нэ. Хэя гэдэг маань өрөө гэсэн утгатай болох нэ. Тийм учраас яг нь башо буюу газар илэрхийлж байгаа ханз болох нэ. За жишээ өгүүлбэр хэлээд үзье. Хэяо суужи шимашта. Өрөөгөө цэвэрлсэн гэсэн утгатай. За дахиад нэг удаа хэлээд үзье. Хэяо суужи шимашта. За сайн. Гэсэн дуудлагаараа тийм юмны дэлгүүр гэсэн бас утгыг илэрхийлдэг. За жишээлх юм бол панья. За пан гэдэг нь талах те. Тэгээ яа гэх юм бол дэлгүүр. Талхны дэлгүүр гэсэн утгатай. За мөн яоя гэж хэлнэ. За хүнсний яах нь ногооны дэлгүүр. За дэлгүүр гэсэн утга байгаа. За дээвэр гэхээсээ гадна дэлгүүр гэсэн бас яах нь утга илэрхийлнэ. За дараагийн ханз ушээрүү гэдэг ханз. Ушээрүү гэдэг маань заах гэсэн утгатай. За усувааруу гэдэг маань заалгах гэсэн утгатай. За нэг удаа хэлээд үзье дуудлагуудаа. Тэгээ он дуудлага нь кё гэсэн дуудлагатай. За ушээрүү. Усувааруу. Кё. За сайн байна. За нийт 11 зурлагтай байна. Хамтдаа бүгдээрээ бичээд үзье. За 1 2
3, 4, 5, 6、7、8、9、10、11. За 11 зорилготой иймэрхүү болох нэ. За энийг нийлүүлээд уншаад үзье. Кё ику болох нь. Кё ику. За арийнх нь ику гэдгийг хэдүүлээ уншсан. Содотеру гэдгээр яг нь хэдүүлээ үздсэн байгаа. За кё ику гэдэг маань боловсрал гэсэн утгатай. За хэлээд үзье. Кё ику. Кё ику. За сайн байна. Жишээ хэлбэр уншъя. За эхнийх нь хэдүүлээ мэднэ. Нихонго байна. Нихонго ушиэмас. Япоэл заана гэсэн. За жишээ хэлбэр нэг удаа дагаад хэлээд үзье. Нихонго ушиэмас. За сайн байна. Дараагийн хаанч шицү. За мөрөө гэсэн үг зэ. За юу гэсэн үг хэрэг? Тийм өрөө гэсэн утгатай. За нэг удаа хэлээд үзье. Мөрөө. Шицү. За энэ хаанч шицү гэдэг дуудлагаар ер нь бол ихвчлэн хэрэглэгдэн шүү. За бүгдээрээ бичээд үзье. Нийт 9 зорилготой байна. За 1 2 3 4 5 6 7 8 9. За миний 5 дахь зорилго жоохон сонирхол болсон шүү. За энэ дахиад нэг удаа бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9. За иймэрхүү болох нэ. Өмнөх уширу гэсэн ханцтай нийлээд кё шицү. За кё шицү гэж юм байна. За кё шицү гэдэг маань анги танхим сургалт гэсэн яг нь хоёр утга илэрхийлж байна гэсэн үг. За мэдээж яг нь тухайн харилцан яриа ч юм уу тухайн яг нь өгүүлбэрт аль утгаар хэрэглэгдэж байна гэдг нь яг нь тодорхой болно гэсэн үг. За хэлээд үзье. Кёшицү. Кёшицү. За сайн байна. За энийг уншаад үзье бүгдээрээ. Кёшицү казаримас. За энэ дээр болохоор яг нь анги танхимаа яг нь чимэглэнэ гэсэн утгатай. Казаримас гэдэг нь чимэглэх гэсэн утгатай. За жишээ хэлбэр дахиад нэг дагаад хэлээд үзье. Кёшицү казаримас. За маш сайн байна. Ау гэсэн ам зэ. Ау гэдэг маань уулзах. Тэгээд он дуудлага нь кай гэсэн дуудлагатай байна. За бүгдээрээ яг нь бичээд үзье. Нийт 6 зорилготой байна. Гайг байна тийм ээ. За 1 2 3 4 5 6. За 6 зорилготой. За аимас гэдэг ханзыг хэдүүлээ ерөнхийдөө өмнөх энэ 5 хичээлийн үйл өгний ханз дээр гарсан байгаа. Тэгээд дахиад яг өнөөдрийн сэдвтээ ингэж нийлж гарч иж байгаа учраас энэ дээр бас дахиад оруулж байгаа шүү. За тэрийг бас ойлгоорой. Нийлэмж ханз маань яг нь кайва гэсэн ханз байна. Тэгээ кайва гэдэг маань харилцан яриа гэсэн үг байна. За нэг удаа хэлээд үзье. Кайва. сайн байна. За жишээ өгүүлбэр уншаад үзье. Кайвао練習しましょう. За харилцан ярианы тусгал хийцгээе гэсэн утгатай. За бүгдээрээ хэлээд үзье. Жишээ өгүүлбэрээр дагаад хэлээрэй. Кайвао練習しましょう. сайн байна. За дараагийн ханц яширо гэсэн ханз. Тэгээд ша гэсэн дуудлагатай байна. Он дуудлага нь ша гэсэн дуудлагатай. За компани гэсэн утгатай байна. За бүгдээрээ бичээд үзье. Нийт 7 зорилготой байна тийм ээ. За 1 2 3 4 5 6 7. За иймэрхүү болох нь байна. За нэг юм уншъя. Аимас гэдэг ханзтай яг нийлсэн байх юм бол кайша буюу компани гэсэн утгатай ханз болох нэ. Хэлээд үзье. Кайша. сайн байна. За агай гэсэн ханз ард нь орсон байх юм бол шачоо гэж унших нь. За шачоо гэдэг маань компани захирал гэсэн үг байна. За нэг удаа хэлээд үзье. Шачоо. За сайн байна. Дараагийн ханз
эки гэсэн анзаа. За эки гэдэг маань вагзаалыг хэлж байгаа. За алт эрэг зогсдог яхна вагзаалыг эки гэж хэлдэг байх нэ. За бүгдээрээ бичээд үзье. Нийт 14 зорилготой байна. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14. За 14 зорилготой. За миний 12 дахь зорилго хоошоо жоох илүү гарсан байна. Илүү гарахгүйгээр бичвэл зүгээр шүү. За хэдүүлээ Токио гэсэн ханзыг өмнөх хичээл дээр үтсэн. Тэгээд Токио эки. За Токио вокзал гэсэн утгатай болох нэ. За нэг удаа хэлээд үзье. Токио эки. Сайн байна. За жишээ өгүүлбэрээ уншаад үзье. За нэг экимае но мисе де аимашоо. За вокзалын өмнөх яг нэг газар уулзцаая. За газар гэдэг нь кофе шоп ч юм уу, эсвэл яг нэг хоолны газар ч юм уу байж болох нэ. За жишээ өгүүлбэрээ дахиад нэг удаа уншаад үзье. Экимае но мисе де аимашоо. За сайн байна. Дараагийн ханд ко гэсэн ханд. За зөвхөн он дуудлагатай тийм ко тэгээд ку гэсэн дуудлагатай. За нийт 3 зурлагтай байна тийм ээ. Катаканагийн үсэгтэй адилхан байна. 1 2 3 ингээл амархан байна тийм ээ. 3 зурлагтай. За утга нь юу гэсэн утгатай вэ гэхээр үйлдвэр гэсэн утгатай. Үйлдвэр. За жишээ нийлэмж ханзаа үзье. Өмнөх ханзанд хито гэсэн ханзаа тийм. Хито хүн гэсэн ханзаа. Тэгээд жин ко гэж хэлнэ. За жинко гэдэг маань хиймэл гэсэн утгатай. За хиймэл оюун ухаан гэдэг гэж ярьж штэ. Тэрний яах нь хиймлийг нь жинко гэж хэлдэг байх нэ. За бүгдээрээ нэг удаа хэлээд үзье. Жинко. За сайн байна. Дараагийн ханд ба тэгээд он дуудлага нь жо гэсэн ханд. За нэг удаа хэлээд үзье. Ба. Жо. За сайн байна. Нийт 12 зурлагтай байна. Бүгдээрээ хамтдаа бичээд үзье. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За иймэрхүү болох нэ. Авах нь мэдээж газар орон зай гэсэн утгатай байна. За ингээд бичсэн байх юм бол саяны ко гэсэн анцтай нийлэхээр яг нь ко жо болох юм. За кожо гэдэг маань үйлдвэр гэсэн утгатай. Үйлдвэр. За нэг удаа хэлээд үзье. Кожо. Сайн байна. За жишээ өгүүлбэр уншаад үзье. За та хэд нэг удаа уншаарай. Сайн байна. Кожо де арубайто шимашта. За үйлдвэрт яах нь цагийн ажил хийж байсан, хийсэн гэсэн утгатай. За жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзье. Кожо де арубайто шимашта. Сайн байна. За дараагийн ханд яму ямай гэсэн дуудлагатай ханд байна. Тэгээд он дуудлага нь бё гэсэн дуудлагатай. За өвдөг гэсэн утгатай. За нийт 10 зурлагтай байна. Бүгдээрээ хамтдаа бичээд үзье. За 1 2 3 4 5 6 7 8 9 10. За нийлэмж хандаа уншаад үзье. Ингээд бичсэн байх юм бол бё ки байх нь хэдүүлээ артлын нанд үзсэн тийм ээ. Бёки гэдэг маань өвчин гэсэн утгатай. За нэг удаа дагаад хэлээд үзье. Бёки. За сайн байна. Дараагийн ханд ин гэсэн ханд байна. За ин гэдэг маань за институт, хүрээлэн гэсэн утгатай. За бүгдээрээ бичээд үзье. Нийт 10 зурлагтай байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За иймэрхүү
зорилготой болох нэ. За өмнө гарсан анз байна. Бё гэсэн дуулга тий. Бё ин гэдээ унших юм бол яах нь эмнэлэг болно гэсэн үг. За нийлүүлээд уншаад үзье. Бёин. Дахиад нэг удаа хэлээд үзье. Бёин. За сайн байна. За маш их хэрэглэгддэг ханзаагаа тэгээ та ханзаа яах нь сайн бичиж аваад цээжлээд явна шүү. За Айримас гэдэг ханзны он дуулгаа нь new гэсэн дуулгатай. New in гэж унших нь тий. New in shimashita гэх юм бол эмнэлэгт хэвтсэн гэсэн утгатай болох нэ. За нэг удаа хэлээд үзье. New in shimashita. Сайн байна. Дараагийн ханз Ояке гэдэг ханз. За Ояке гэдгээр нэг хэрэглэгдэхгүй. Ер нь бол Коку гэдгээрээ ихэвчлэн хэрэглэгддэг ханз байна. За утга нь за нийтийн гэсэн утгатай. За нэг удаа дуудлагуудаа хэлээд үзье. Ояке ко ку. За сайн байна. Нийт 4 зорилготой тий. За бичээд үзье. 1 2 3 4. За иймэрхүү болно. Ханзуудыг хэлүүлээ бүгдийг нь үтсэн байгаа. Эхнийх нь омона гэж үтсэн тийм ээ. Тэгээд нийлүүлээд яах нь он дуудлагаараа бүгд уншигдана. Шү жин хито гэсэн ханзай. Шүжин ко гэж унших нь. За шүжинко гэдэг маань гол дүр. За киноны гол дүрийг яах нь шүжинко гэж хэлдэг байх нэ. За хэлээд үзье. Нийлэмж ханзаа дагаад хэлээрээ шүжинко. За сайн байна. За ингээд бичсэн байх юм бол комуин гэж уншина. Комуин гэдэг маань төрийн албан агч гэсэн үг. За комуины наритай дэс. Төрийн албаагч болмоор байна гэсэн утгатай. За энэ дагаад хэлээд үзье. Комуины наритай дэс. За сайн байна. Дараагийн ханз эн гэсэн ханз. За эн гэдэг маань парк гэсэн утгатай тийм ээ. За бүгдээрээ хамтдаа бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 тэгээд хаана 13. За энэ дээр 13 гэдэг нь гараагүй энэ тийм доотлын зорилго нь 13 13 дахь зорилго байгаа шүү. За өмнөх ханцтай нийлээд яг нь юу гэж унших вэ гэхээр коэн болох нь. За коэн гэдэг маань цэцэрлэгт хүрээлэн хэлж байгаа. За хэлээд үзье. Коэн. Сайн байна. За жишээ өгүүлбэр уншаад үзье. Та уншаад үзээрэй. За сайн байна. Тодомото коэндэ асубимашта. Хүүхдтэйгээ хамт яг нь цэцэрлэгт хүрээлэн тоглосон гэсэн утгатай. За жишээ өгүүлбэрээ дагаад хэлээд үзье. Тодомото коэндэ асубимашта. За сайн байна. Дараагийн ханз за хакару гэдэг ханз байна. За зөв тоо гэсэн он зорилготой. Тэгээд дүрс зураг гэмтэр гэсэн утгатай байх нэ. За бүгдээрээ энийг удаа уншаад үзье. Хакару зү то. За сайн байна. Бүгдээрээ за хамтдаа бичээд үзье. Нийт 7 зорилготой байна. 1 2 3 4 5 6 7. За иймэрхүү. За иймэрхүү болох нэ. За ингээд бичсэн бол какимас гэдэг ханзтай байна тийм. Нийлээ бичсэн байх юм бол тошоо гэж уншина. Тэгээд тошоо гэдэг маань номыг хэлж байгаа. За нэг удаа уншаад үзье. Тошоо. За сайн байна. За жишээ өгүүлбэр уншаад үзье. Та хэдий мэддэг ханзуудаа уншаарай. Адараши тошоо каймас. За шинэ ном худалдаж авна гэсэн утгатай. Дагаад хэлээд үзье. Адараши тошоо каймас. Сайн байна. За дараагийн ханз Яката тате. За кан гэдгээр хэрэглэгдэн юу гэсэн үг вэ гэхээр за газар тухайн барилга энэ гэсэн утгатай. За нийт 16 ханз байна. За хичээгээд бүгдээрээ бичээд үзье. За 1 2 3 4 5 6 7 8
9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 16 хандлагатай ийм хандлагах нь байна. За та хэд надаас илүү гоё бичиж байгаа гэж бодож байна. Ингээд бичсэн байх юм бол тушуукан болох нь. Тушуукан гэдэг маань юу вэ? Номын сан тийм ээ. Номын сан тушуукан гэж хэлдэг байгаа. За дагаад хэлээд үзье. Тушуукан. Маш сайн байна. За жишээ өгүүлбэр уншаад үзье. За та хэд уншаарай. За сайн байна. Тушуукан де бэнкё шимасу. Номын сан хичээлээ хийнэ гэсэн утгатай юм. За дагаад хэлээд үзье. Дахиад нэг удаа хэлээрэй. Тушуукан де бэнкё шимасу. За дараагийн ханд үтсүрүү хайруу гэдэг хандс. Тэгээ он дуудлага нь гэсэн дуудлагатай байна. Тэгээ утга нь юу вэ гэхээр тусах гэсэн үг шүү. За тусах. Тэрэ ханзаа хамтдаа бичээд үзье. Нийт 9 зорилготой байна тий. За 1 2 3 4 5 6 7 8 9 иймэрхүү болох нь. Ингээд бичсэн байх юм бол за вэ гэсэн ханз тий. Вэ гэдэг ханз маань жоо гэсэн дуудлагатай байгаа тий. Жоо гэсэн дуудлагатай тий. Жоо болох нь. За жоо гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр кино гарах гэсэн жоо гэж хэлнэ. За нэг удаа дагаад хэлээд үзье. Жоо. Жоо. За сайн байна. За өнөөдрийн хичээлийн хамгийн сүүлчийн ханз болохоор хакару. Тэгээд он дуудлага нь га каку гэсэн дуудлагатай. Нэг удаа хэлээд үзье. Хакару. Га каку. За зураг гэсэн утгатай ханз байна. Бүгдээрээ бичээд үзье. Нийт 8 зорилго байна тий. За 1 2 3 4 5 6 7 8 за 8 зорилготой байна. За нийлэмж ханзаа унсъя. За өмнөх ханз байна. Гэсэн дуудлагатай байсан тий. Тэгээ нийлээд эга болох нь. За эга гэдэг маань кино гэсэн уран сайхны киног эга гэж хэлнэ. За нийлэмж ханзаа уншаад үзье. Дагаад хэлээрэй. Эга. Сайн байна. За ингээд бичсэн байх юм бол эга кан болох нь. Кино, театр болно. За дагаад хэлээд үзье. Эга кан. За сайн байна. За өнөөдрийн хичээлээр гарсан. За нийлэмж ханзаа дахиад нэг удаа хэдүүлээ уншаад үзье. За та хэд бичиг тэмдэглэсэн зүйлээ харж агаад уншиж шүү. За ингээд бичсэн байх юм бол юу гэж унших вэ? Сайн байна. Хэя гэж уншин тий. Хэя гэдэг маань өрөө гэсэн утгатай. Сайн байна. За энийг уншаад үзье. Кёшицу. Кёшицу нь анги танхим зайлсхийц сургалтыг бас хэлнэ гэж хэлсэн тий. Сайн байна. За ингээд бичсэн байх юм бол кайша компани. За энийг уншаад үзье. Кожо сайн байна. Кожо юу вэ? Үйлдвэр сайн байна. За энийг уншаад үзье. Сайн байна. Бёин гэдэг маань эмнэлэг. Сайн байна. За энийг уншаад үзье. Коэн сайн байна. Коэн гэдэг маань цэцэрлэг төрөл юм. За уншаарай. Тушуукан юу вэ? Номын сан сайн байна. Эйгакан гэдэг маань кино театр. За эхнээс нь ханзаа шалгаад үзье. За нийлэмж ханзуудын нийлэмж ханзаар нь уншчихъя. За энэ хоёр ханз нийлээд юу болох вэ? Хэя болно тий. Хэя сайн байна. За энэ хоёр ханз кёшицу сайн байна. За энэ хоёр ханз кайша сайн байна. За энэ ямар ханз вэ? Эки сайн байна. За энэ хоёр ханзыг нийлүүлээ уншъя. Кожо
Сайн байна. За энийг нийлүүлээд уншъя. Бёин сайн байна. За энийг нийлүүлээд уншъя. Коэн сайн байна. За энэ болохоор тушууканы по вэ тий. За энэ болохоор кананы тушуукано кан. За сүүлийн хоёр анзыг нийлүүлээд уншъя. Эга. За сайн байна. Эга. За ард нь орж ирэх юм бол энэ хаан орж ирэх юм бол эга кан гэж унших нь. За эдгээр 17 анзыг хэлбэл өнөөдрийн хичээлээр амжилттай үзлээ. Тэгээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. Мэдээж N4-ийн хансны хичээл энэ үрээ дуусж байгаа. Тэгээд дараагийн N4-ийн дөрмийн хичээлээр эргээд уулзцгаая. Түр баяртай. Сайнараа.